За сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ намайг Ану гэдэг. Манай найз залууг Төгс гэдэг. Бид тээр Австрали улсын Сидней хотод амьдардаг. Тэгээд залуухан осууд байгаа. Тийм. Бид тээр одоо танилцаад 3 жил шихэн болж байгаа. Тийм болохоор залуу осуудад тулгардаг асуудлуудын талаар ярихад болвол нээлттэй. Тэгээ тэр талаараа чөлөөтэй та бүхэнтэй өнөөдөр туршлага болгоод олж мэдсэн зүйл, алдаа оноо бүгдийгээ хуваалцахтаа таатай байна. Угаасаа асуудалгүйгээр эхлэнэ гэж баг байдгүй баха. За нэг анхны нэг хэдэн сар л нөгөө яг дурлцсан үедээ бид нар чи айгүйх өөрхөн инээгээд гүгээд идэг. Тэгэл яг нөгөө жинхэнэ амьдрал руу ороод эхлэнгүүт жинхэнэ асуудал эхэлдэг. Одоо жишээлбэл нөгөө нөгөө яг нөгөө гоё тэр нөгөө тэнгэр дээр нисчихсэн дурлцсан үеийн буугаад ирэхээр бодит амьдрал дээр буугаад ирэхээр бид нар нөгөө нэгнийг ойлгох нь арай өөр болж эхэлдэг. Шууд нөгөө дандаа л гоё аз жаргалтай бэлэг аваад гадуур зугаалаад инээж өхрөөл нэгэндээ ерөөсөө нөгөө сайн муу зангаа таниулахгүй байжгаад тэгэл яг нэг гэрт ороод ч юм уу яг хамт амьдраал тэгэл одоо бусад юмнуудаа мэдээд ихээр ойлголцохгүй юмнууд гарч ирнэ. Тэгээ нэг нэгнээсээ нуух юмнууд анхандаа гарна. Нэгнтэйгээ бас нөгөө шудраг байж чадахгүй тийм юмнууд гарна. Өөр чи одоо тэгээд ярилцахгүй бид нар чинь анхандаа нэг их сайн бас ярилцсан. Манай монголчууд Монгол залуу гэр бүлүүд ч юм уу монгол хүмүүс ярилцахтаа надад жоохон муу санагддаг. Би бас өөрөө яг тиймэрхүү байсан. Ярилцах урлагт жоохон муу. Тэгээ ярихлаар одоо яадаг чи. Хүнд хамаг юм а яриад ярьдаг ч юм уу, үгүй ч юм уу гэсний тийм айцтай л байдаг байсан. Тэгээ сүүл рүүгээ тэр чинь тэгээ гайгүй ойлголцоод ирэхээр бид нар ярьдаг болт юм байлээ. Веб ярид. Тэгээ хайрынхаа хэсэг дээр хэрвээ би нөгөө уртлын мөнгөний сэтгэлгээнд суугаагүй ч юм уу аль эсвэл ингээд ерөнхийдөө энэ Моника огшийн сургалтын талаар ямар ч мэдэгдэхүүнгүй хүнд болвол гэр бүлийн сургалтын шиг сонсогдох байх. Би бол өөрөө ч бас гайх байсан баг. Тэр тусмаа тэр өндөр төлбөрийг төлөө тэгээд хүнээс гэр бүлийн зөвлөгөө авах гээд орно гэхээр гайхаад ах байсан. Гэтэл би өөрөө нөгөө бүх өөрөө бэлэн болцсон байсан. Тэгээд энэ хөтөлбөр чи аюу гоё байхгүй. 3 том хамгийн миний суусан чи бие засаад бие зас гэдэг нь тэр мөнгөний сэтгэлгээ, дараагийнх нь гэрээ зас гэдэг нь гэр бүлийн динамик гэдэг хөтөлбөр. Хамгийн сүүлийнх нь санхүүгийн хөтөлбөр байдаг байхгүй юу? Бизнесийн хөтөлбөр. Тэр нь болохоор төрөө зас гэдэг. Яг дараалалаараа хамгийн их нэгэн сугууд бие засчихж байгаа байхгүй юу? Өөрийнхөө хувьд зориг морлого юмаа тодорхой болгоод амьдрал бүр илүү утга учиртай болоод өөрийгөө илүү идэвхжүүлээд би хэн блэ? Би чи хүнтэй яаж харьцах вүлээ? Би одоо ийм хийн гэд бүх юмаа тодорхой болгоод аюу гоё болоод ирэн хичнээн би өөрөө ингээд мундаг ганцаараа зүтгээд яваад ээж болох боловч ард маань гэр бүлд асуудал байгаа бол би урагшаа явахгүй гэдгээ мэдчихэж байгаа байхгүй. Тийм болохоор хажуудаага ханиа оролцуулах хэрэгтэй. Би хантайгаа нэг хөтөлбөрт суугаад нэг зорилготой болоод хоёулаа амьдралынхаа асуудлыг зэрэг хараад ирээдүгөө зэрэг хараад ингээд ярилцаа зохицуулаад суухын тулд яг нэг юм албан ёсны юм хэрэгтэй байгаа байхгүй. Яг хөө ярилцахгүй байдаг боловч энэ энгийн ярилцлага болоод нэг хүн тоодгүй шүү дээ, нэг юм хажууд байгаа өнийхөө үгийг нэг тоох нь баг. Тэгэнгүүт яг ингээд мэрэгжлийн хөтөлбөрт нь ороод мэрэгжлийн хүмүүстэй харьцаа тэрэн дотор нь бас бидний үеийн ч юм уу мундаг өөр гэр бүлүүд орж ирээд тэдний жаргал зовлонгаа өчнөө амиг сонсох боломжтой байна гэдгийг би сонсчихгүй юу. Тэгээ эн чинь айгу гоё юм байна. Тэгэнгүүт чи миний баярлсан юм. Хэрвээ би энд ингээ хантайгаа орчих юм бол ёо бүр ирээдүй бүр гоё харагдаад ёо хоёулаа нэг зүгт харна гэдэг шиг жаргал байхгүй шүү дээ. Хоёулаа ойлголцсон гэдэг шиг жаргал юу байсан юм те? Нэгнийхээ дуртай дургу ааш цанг мэдээд одоо яадаг тэр гоё хайр майрын гоё арга маргыг сураад ирээдүйд одоо сайн муу юм тохиолдлоо гэд буцаад аятайхан босоод ирэх арга замаа тиймэрхүү юмыг сурж болох юм байна гэдэг нөгөө мэдээллүүдийг олоод авчингууд миний бүр үнэхээр хорхоо өрсөн байхгүй юу? Хөө ямар гоё юм бэ? Энэ ерөөсөө алгасч болохгүй. Нэг өдрийн өмнө ч гэсэн би гэр аз жаргалтай амьдрий. Одоо байгаа маань аз жаргалтай. Гэхдээ бүр гоё болох. Яагаад болохгүй гэдэг үүднээс би орё гэж хийдээд тэгээд манай хүн бол анхандаа мэдээж эрэгтэй хүн болохоор шууд хүлээж авахгүй тодорхой бүр гайхна бүр чи зүгээр баг өөрөө л дураараа наад сурах юмаа сураа яваа те гэж анх бол тийм байсан. Ойлгоорой. Гэхдээ миний сурах өөртөө хөрөнгө оруулах юм дээр энэ хүн бүр 100, 200, 300% дэмждэг хүн байхгүй. Гэхдээ энэ хүн өөрөө анх орохгүй намайг л ингээд ороо гэдэг байсан. Тэнгүүт нь сүүлд нь би чинь заримдаа чангалаа тавьчихдаг байсан шүү дээ. Тэнгүүт би баяр сонсдгоо байсан бахана. Видео хэрэгтэй юм чангалахаар сонсохгүй бас. Тэгж байгаа л
Би өөрийнхөө эхний сургалтыг дуусангууд надад бас айгүй их өөрчлөлт гарсан. Тэрийг манай өнгө анзаарсан. Тэгээд би бусдад хандж байгаа, гэр орондоо хандж байгаа, хандаа хандж байгаа, бүх юмд хандж байгаа хандлага маань өөрчлөгдсөн. Тэнгүүт манай өнгө намайг олж харсан байхгүй. Энэ айгүй зөв юмд энэ хүн суугаад байгаа юм байна. Ер нь их болоод байгаа юм байна. Манай өнгө бас нэлээд сайн туссан байх гэж би бодож байна. Тэгэл ер нь хөтөлбөр төхөөд ирэхээс ахуулаад эмэгтэй хүний уран аргаан хэрэглээд оруулах арга зам хайж эхлэн штэ янз янзаар нөгөөтгөө тайлбарлана, оруул ийм учиртай, орохгүй бол ийм байна. Тэнгүүт орох зорилго маань энэ байна гэдээ бүр ингээд нэг юм жоохон системтэй тайлбарлаж өгөөд тэгэл манай үнд ч гэсэндээ битэрийн дунд ч мэдээж бас асуудлууд байсан шүү дээ. Би ичнээн байсан ч гэр бүлийн асуудлууд жижиг сажиг янз янзын байгаа. Тэрийг шийдэхийн тулд битэрт яг хэрэгтэй гэдгийг манай хүн ойлгоод тэгээд сүүл рүү бол ерөөсө дургуцаагүй шүү дээ. Тэгэл за хоёлоо орноо л гэсэн тэгэл хоёлоо гүгээд орсон шүү дээ. Өстө гоё болсон. Битэр нэг урайтай орсон тий. Урай ч юм уу нэг юм зорилгоо бацсан нэг өөрсдийнхөө нэг юм хийлээд тэр нь юу гэсэн гэхээр хоёулаа гэр бүлийнхээ харилцаанд дархлаажуулалт хийя гэж энэ хөтөлбөрт орсон байхгүй юу? Энэ нь одоо жишээлбэл хүний амьдрал чинь дандаа л дээшээ дэгэн догонтой янз янз байдаг тий. Тэгээ ямар нэг юм бит хоёроос хамаарахгүйгээр хамааралтайгаар янз янзын муу сайн юм болно. Тэр үед нь дандаа унаад авахгүй. Тэрнээс нь өмнө хоёулаа дархлаажуулаад вакцин хийлгээд авъя гэдэг үднээс орсон байхгүй юу? Өвдснийхээ дараа вакцин хийлгэж яхаар эртхэн вакцинаа хийлгэжүүл өвдөхгүй шүү дээ. Дараа нь өвдөхөөсөн ч бага өвдөн тийм үү? Тэгэж бодоод битээр бүр энийг бүр өөртөө олзуурхаад гэр бүлийн харилцаанд дархлаажуулалт хийлгээд авъя. Дараа нь тэгээ эн чинь олон жилийн настай урт удаан хугацааны настай тийм сайхан харилцаа үүсгэхэд одоо хамгийн чухал зүйл гэдэг үднээс орсон байхгүй юу? Тэгээд бид хоёр чинь за миний хувьд бол 3 юм л бодож орж ирсэн. Бид хоёр ингээд одоо ойлголцдог, илүү сайн ойлголцдог, нэг ойлгодог болмоор байна гэж орсон байхгүй юу? Хичнээн бид хоёр чинь 3 жил хамт амьдэрсэн ч гэсэн хувь хүн талаасаа бид хоёр бүрэн яг ингээ ойлголцож чадаагүй байгаа байхгүй. Тийм болохоор л бас асуудлууд гараад байгаа. Одоо мэрэгжлийн хүнтэй уулзаад ирэхээр чинь бит хоёрыг тус-тусд нь уулзаад, ухаад, юмыг гаргаад, тус-тусд нь яриад, нийлүүлээд ингэхээр бас өөр. Тэгээд би тийм учраас миний эхний зорилго бол яг тийм байсан. Сайхан ойлголцож сурах хоёлаа. Хоёр дахь нь болохоор бит хоёр гэр бүлийн санхүүгийн тал дээр их одоо сулхан гартаач гэдэг юм уу бит хоёр зэрэгцэж үрээд идэг нэг тийм нэг хандгуу хяналт мотой хоёр байхгүй. Тэрийг мэддэг хэрнээ хоёр үений өдөөгөө л даваргаад идэг хоёр байхгүй. Тэгээ энэ талаараа зохицуулуулъя тий. Гэр бүлийн санхүү гэж юу яаж явдгийг, ямар системтэй явдгийг тэр нэг юм байж л таараа. Хин нь яг ингээд бүх юмаа зохицуулаа явдгийм үү, яадын тэрийг мэдээд авъя. Тэгэх юм бол бас асуудал шийдэгдээд нэг ойлголоо гэхэд дараагийн том асуудал чинь санхүү байгаа байхгүй. Энэ гэр бүлийг босниулдаг зүйл. Тэгэл гурав дахь дээр нэг юм бол битээр одоо гэр бүлийнхээ бүр зорилгыг бүр тодорхой олж харъя тий. Битээр арай ойрхон зорилго харчаад байгаа юм уу? Ер нь бол битэрийн хувьд бүр олж харах хамгийн том. Одоо хүмүүс зорилго ялсахаар нэг тэдэн өгөө тийм байшин, тийм машин гэж яриад байгаа байхгүй. Яг энэ бол бас биш шүү дээ. Тэгснэ эрүүл гэрүүл аз жаргалтай гэдэг ерөнхий юм хариулдаг хүмүүс. Эн чинь бол яг л ерөнхий л нэр шүү дээ. Аз жаргал гэж яг юу хэлээд байгаа юм те? Эрүүл гэдэг нь яг юу хэлээд байгаа? Одоо эв эрүүлэх гэдэг байгаа юм уу? Яг ямар гэдэг байгаа. Тэгээд битээр ерөнхийдөө нэг жоохон тэрийгээ бүр ингээд дэлгэрэнгүй задгай хараад тэгээ бүр тэрэндээ тохирсон ингээд бүр самбар мамбраа хийгээд ингээд нь битээр жоохон тийм тусалцаа. Ерөнхийд нь битээр мөрөөдөл юм байгаа. Тэгээ энийг ингээд гоё ингээд ярьж ахаар чи эн чинь бүр ингээд нарийн гарч ирнэ. Миний зорилго бол ийм 3 зорилготой орж ирсэн байхгүй юу? За. Тэгэл зорилгууд маань ерөнхийдөө за ойлголцох тал дээр бол ёстой маш сайн болсон. Эхний бүр шууд ерөөсө амжилттай болсон.